За сайн бацгаана уу? Өнөөдөр 1 сарын 2 болж байна. Тэгээд 2:30 минут болж байна. Би өнөөдөр 6 цагаас ажилласан өглөө. За тэгээд 6 цагаас ажиллахын тулд би үүрээр 4 цагаас сэрээд 5 цагаас гэрээсээ гараад тэгээд цаг би ажилдаа явж ирдэг болохоор цаг би замдаа явж байгаа. Тэгээд 6-аас ажиллаа эхлээд одоо болохоор би унтмаар байна. Хайрж унтах минь. Тийм л юм хэлэх гэсэн. Үс сайхан байна уу? Минь надад үсний болт байхгүй заа. Би тэг үсээ яаж боосон гэж үзүүлчихвэл яадаг вэ? Цараа үзгээр болчих юм чинь. Яа. За. Буцаа боолоо. Tschüss. Bye. Та нартай гоё мэндийг хөөе жоохон хүүтэн байна уу? Хүмүүс амар хөөрхөн ингээ газар сайн чаргатай маргатай өгөхөд явчихсан. Гоё маа. Гэрээ санчлаа даан жоохон шахаад амар нойтон байна. Би ингэж тахвал зүгээр цас биш нороо л дуусах юм байна. Орой. Зүгээр цанхнаас хараад их бүгдээрээ. Түлхүүрээ авсан. Би нэрээ танаар түлхүүрээ харуулах уу? Миний энэ штэ. Хос ахгүй юу? Тэгээд нэг юу гэдүүлээ кити ч халим казн байдаг. Тэгээд тэр бит хоёр амар ойрхон тэгээд дандаа ингээд халим тэрийн дунд байдаг символ ахгүй юу? Тэгээд би юм халим авсан. Тэгээд сая шинэ жилийн бэлэг болгоод казанда бас яг ийм тэгтээ хар сар лөнгийн тийм халимтай. Тэгээд тэр хоёр халимыг ингээд ойртуулахаар үнсэлцдэг. Тийм хөөрхий басч нэрээ тэрийг би төлхөрөндөө хийцээ. За орой. Би бас юугаа гадаа ингэж зогсохоор гоё цасан зогсноо. Тэгээд энэ хамгийн гоё юм нь юу вэ гэж ингээд цасарж байхад мод нь ингээд ногоон. Тэгээд модны жимс нь болохоор улаан. Бора бишээ цаасаа ороо орси маму ирээрээ. Хөөе цаас орсон ч ямар гоё юм бэ? Би бүр цонхоо амар том онголгоцсон. Тэгээ байж ин гадаа бас тийм амар хүүтэн биш байгаа болохоор би бас дан цамцтайгаа байгаад ирж таахгүй. Гис гараал. Цаас орсон ч нэх гоё гэрээ санчлоо. Би өчигдөр нэрээ ажиллаад ажилласан бичлэгийг оруулсан баг. Тэгтээ өчигдөр би амар хогийн ажилласан. Амар ядарсан. Тэгээ гэртээ ирэл нам. Өнөөдөр би жоо хичээл хийсэн. Тэгээ үргэлжлүүлээд хичээлээ хийн. 1 сарын 26-нд би амар том шалгалттай, амар их юмны шалгалттай. Тэм болохоор амжилт. За шинэ он ингээ эхэлдэм байжээ. Өнгөрсөн жилд тэгээд амар гоё эхэлчээд манай гэрийнхэн ирээд бид нар ингээ гоё Европоор аялж маялаад амар гоё эхэлчээд тэгээд юу яалаа? Карантин болчихсон. Манай гэрийнхэн яг буцаж байхад яг хятадд вирус гарсан марсан. Одоо яах вэ гэж юм болж исэн. Тэгэл карантин эхлээл би ганцаараа өрөөндөө карантинлэгдэл YouTube буцаж эхлээл тэгэл ер нь өнгөрсөндөө энэ жил болохоор арай гайгүй байхаа. Тэгээд би нөгөө нэг өөрийнхөө хамгийн шилдэг юу болно гэсэн хувилбар болно гэсэн цээлээ байлгасаар
тэр юмдаа хүрнэ гэж би бодож байгаа энэ жил. Тэгээд би бүр юу гэж бодож байгаа гэж jump start гэж байдаг шүү дээ. Эхлэхдээ бүр яг ингээд нэг бусдаас арай нэг хурдан эхлэхээр нэг дээр явдаг гэ тэ. Тэгээд одоо жишээ нь машиндаа тоглоом тоглож байхад эхлэхээс өмнө шууд нөгөө нэг буст хийчингүүт ингээд бусдынхаа хамгийн урд гарчгаар урд явдаг да. Тэгэхээр тийм jump start гэдэг юм хийе гэж бодож байгаа. Тэр нь болохоор нэг эхний сардаа ч юм уу бүр ингээд өөрийнхөө хоолыг дээр үед би барьж исэн шигээ бүр яг нөгөө нэг төмөр өргөлтийн хоол олгоод тэгээ өдөр болгон хүнд тасгал хийгээд тэгээд бүр ингээд яг сар ингээд шалгалтаа дуусныхаа дараа ингээд сар ингээд пиун гэж jump start хийж яадаг бол. За одоохондоо нэг тиймэрхүү тийм би буцаад цамцаа тайлаад буцаад хичээлээ хийгээд нэг хоол хийж идэхүү. Яа. Гэтэ та нартайгаа удаан яриаггүй санагдчихлаа. Гинт ягаад ч юм. Peace out. Сайн бацхан өглөөний мэнд. Цас орсдын маргааш гэсэн чинь заяо. Ийм байна гадаа. Жоохон хөгийн багаад харин тийм ээ. Энд жоохон цас үлдэхгүй Улаанбаатартайсан бол сайхан цагаан байчихгүй гараад ирэхэд те. Тэгсэн чи Берлинд жоохон хогийн байна уу. За би хайчих чинь дээ гэж. Нэгт би ахаад 2 юм зарсан. Тэр хоёроо юундаа постн дээр очиж өгнө. Хоёрт болохоор хүнсний дэлгүүр орно. Тий. Тэгээд гуравт бас нэг юм явуулах нөгөө нэг дугтуу авах хэрэгтэй би. Тэгээд дугтуу нь болохоор жижигхэн дугтуу манай гэрт байдаг, том дугтуу байдаг байхгүй юу. Тэгээд би ганц ширхэг подолк тийм нэмгэн юмнуудаа дугтуунд хийе явуулчтیں۔ Тэгээд тийм дугтуу надад хэрэгтэй. Тэгээд өнөөдрөөс би шалгалтандаа айгүй сайн бэлтгэж байгаа учраас жоохон тэгээ бас би хоол байхгүй хоол хүнс цуглуулна. Ямар ч байсан ойрхон энэ нөгөө нэг дэлгүүрээ ороод тэгээд буцсан л та. Тий. Тэгээ гадаа жоохон хүүтэн байгаа болохоор би сүүлийн үеэр нь гарахтаа гэлсэн гой зузаан цамцаа өмсөд гарчхаар нэг даартгүй болохоор энийгээ өмсөх туртай болсон. Гутлын хувьд болохоор нөгөө л нэг цагаан готлоо өмсөж байгаа. Миний гутлнууд дундаас хамгийн тийм сүүлийн худалдан авалт тэгээд юуны хувьд одоо үнний хувьд хамгийн бага нь ч гэсэн миний бусад гутлууд жоохон нөгөө нэг fancy гутлууд гэдэг пүүзнүүд гэдэг байхгүй. Энэ пүүз маань зүгээр яг би явж байгаа надад таалагдаад хямдрал болоод авцсан. Тэгсэн чи энийг би одоо хамгийн их өмсөж байгаа. Тэгээд нэг сайн юм нэшээ ерөөсөө нөгөө нэг салхи нэвтэрдэггүй. Тэгээд ус орддог байж магадгүй л дээ. Гэхдээ ямар ч гэсэн юм нөгөө нэг бамбал зуур ихтэй болохоор ерөөсөө daardгүй. Тэгээд би дан арьсан гутал өмссөн ч гэсэн жоохон ингээд сэрүү татаад хахад энэ пүүзийг өмсөхөөр daardгүй байхгүй юу. Тийм болохоор би энэ пүүзийг энэ жил амар сайн өмсөж байна. Тэгээд өчигдөр ч гэсэн цасанд өмссөн байсан надад харсан баг. Тий. За нэг тиймэрхүү байна да. Йоо. Явуулах юмнуудаа зүгэндээ хийцэн. Тий. Тэ иймэрхүү байна да надад. Та нараар юу байна? Та нараар минь юу байна? Чаасаа ийм заваа. Зүгээр 8 минут шавхаа. Тэ засан юусэн үгүй юм. Ингээд ба. Тэ эднийх одоо ингээд цасмаас авах юм бол газарлага амар их нөгөө давс цоцчдаг болохоор гутал амар будаа алгадчих. Амар будаа алгадчих шүү дээ. Тийм болохоор гоё гутлыг цастай өдөр өмсөхгүй болж өгөөл нэг юу усны гутал өмсөж ивэл зузаан амьстай. Тэгээд хайртай гутлнуудаа би цастай өдөр өмсдөггүй. Энэ гутал болохоор нэг тийм амар versatile. Тэгээд бүх юмд өмсөж болохоор цас орсон ч зүгээр, бороо орсон ч бараг болчхоор тий. Тэгэл хүүтэнд ч зүгээр, халуунд ч өмсчхөөр би энийг миний палаштай ч өмсчихсэн. Одоо ингээд хүүртэг ноолорын цамцтай ч өмсөж гин.
Амар versatile. За. Явъя. Энийг манай энэ хавьд одоо амар их харж олно одоо тэр биш үү. Тэгэхээр ингээ явж байгаа гот амар их ингээд нөгөө хүмүүс гэрээсээ ориг явалтнуудаа гаргаад тавьсан. Тэгээд тийхүүрхий нөгөө явалтнууд энийг машин ирээд түүдэг гэсэн. Тэр цаана тавьсан байна. Тэр ялт харагдана. Манай гэрэн гадаас нэг хэд явах гэсэн шүү дээ. Гэртээ завсамнуудаа би харуулъя. Энэ нөгөө юу жимс ичгэж гэдэг бол каки гэдэг юм байна. Энэ жимс авсан. Тэгээд онгоны муу сайн ийм чиз трейс би авч үзье гэж бодоод авсан. Тэгээд хэмжээд авах. Би хэмжээнд авахгүй нөгөөр салат хийж магадгүй. Тэгээд 2 ширхэг кофег би одоо уун, маргааш уун. Тэгээд энэ нөгөө нэг явуулах цаас Nesquik авсан, гинт Nesquik гэдэг санагдаад сүлтэй. Тэгээд кофе энэ авсан. Миний авсан юмнууд дондоос хамгийн үнэтэй. Энэ кофе штэ 9 евро, 10 евро авчихсан. 30 мянган кофе. За тэгээд юу крем чиз, юу лимон, өндөг. Энийг би харсан чинь энийг ингээд шүрс гоожоод тэгээд нэг хархангаад арчтай мөн гэдэг юм жижиг авсан. За тэгээд том дахиа энийг би жижигээр нэг уутан тэгээд хөлдөөнө гэж бодож байгаа. Тэгээд өндөг, паприка, талх тэгээд сүүлийнх нь юм уух юм. Энэ тэгээд амар чихэр багтай тэгээд юу газтай юм хөсч яхад уухаар ингээд жоохон Ирүүлдүү жоохтой зүгээр чихэр багтай тэгээд юм гашуун амттай болохоор би гашуун амттай тавьсан. Эний уулын би жоохон ягаан өнгөтэй энэ өнгө байсан. За нэг юм байна. За тийм энэ бүгдийг би штэ энэ 10 евроны үдээсэн болохоор энийг оруулсан. Тэгээд нийт би 28 евро. Тэдгээр биш нийт би 39 евро авсан юм. Тэгэхээр 39 евроны хамгийн үнэтэй нь 9 евро юмс кафе гол. Тэгээд каки 2.44 биш юу 6.8. Мах 6.8. Тэгээд каки 2.44 энэ. Тэгээ бусд нь болохоор дандаа нэг юм уу тэнд. Нэг хэд. 2.93 Nesquik. За тэгээ бусд нь дандаа нэг хэд юм уу. Эсвэл хэдэн цент юм нэг хэд. Hello. Өглөөний мэнд. Би нөгөө нэг Бацаанда хичээл тахга гарч явж гин. Тэгээд Бацаанда хичээл за эхний шинэ жилийн эхний өдөр тэгэхээр би нэг бэлэг шиг юмтай орд юм уу гэж бодоод шинэ даны мэн тэгээд юу авч явах вэ? Нэг шоколад аваад орчих. Тэгээд хэрэг та нар миний нүдийг гайхаж байгаа бол нэг л юм хэлье. Миний линзний хугацаа дуусаад тэгээд би линзээ хайцсан. Тэгээд шинэ линз авч юу зүүх хэрэгтэй. Тэгээд хуучин линзээ төр зүүцсэн чи бишээ одоо ингээд хуучин линзээс одоо энэ линз нөө жилийн юутай болохоор хугацаатай болохоор гайгүй болоод байгаа байхгүй юу? Нөгөө нэг миний энгийн зүүдэг линз болохоор сарын линз болохоор би сар алган шинийг авах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөөгаа би хайцсан хугацаанд дуусаад тэгээд жилийнх нь үлдсэн болохоор энийг төр зүүцсэн байгаа. Тийм учраас юм аим шиг харагдаж байгаа. Тэгээд өнөөдөр хэлүүлгийн зарна. Их тиймэрхүү. Яа би амар харагдаад нэг тарсан шиг хоёрт яасан би бөөрийн хий болцсон юм бэ? За би дараа талаа нэгээс юугаа тасглаа хийнэ. Амлж гинэ. Зүр тэгтээ хөөрхөн л штэ бөмбөр. За би
автобус хүлээгээ сууж байна. Өөртөө би кофе авсан. Хөөе сүүлийн үед кофе жаахан ууцсан чинь. Юу яагаад нэ? Кофег бол сэргэж чадахгүй байна аюу нэттэй. Тэгээ ийм шоколад аваад энийг бацаанда бэлгэлнэ. Надад дандаа ирэхээр шоколад бэлгэлээд буцаадаг байхгүй юу? Найр үрдэнэ. Яагаад найр үрдэнэ? Араа ирүүлж ах чаа. Би бацаан дээр жаахан хоцорч очих юм шиг байна уу? Автобус 8 минутын дараа ирнэ гинэ. Би тэгээд очих цаг нь одоо нэг 5 минутын дараа тэгээ автобусаар би бас нэг 10 минут яваад очино. Тийм болохоор нэг 15 минут хоцрол орох бах та. За яг тэд нар гэртээ байгаа. Би гадуур байгаа. Дэлгүүр хараг байсан бол яг л цагтаа очих байсан. Гэхдээ бацаанда бэлэг аваад өөртөө кофе аваад. Йоо жаахан хөтөн болж юм. Тэгээд би комбучагаа уугаа явж байна. Цас ороод энэ жаахан жижигхэн ширхэгтэй. Тэгээд би бас сая DM ороод лин захгүй бол бүр болохгүй. Яаж одоо гадуур ингээд цэнгэр нүдтэй, саарл нүдтэй яваад ах вэ? Тэгээд энгийн сарынхын линзийг авчлаа. Одоо тэгтээ хэд хоног гэртээ байх болохоор би линз хэрэг болохгүй байх. Ямар ч байсан хайрцагтай нүдтэй чинь. Тэгээд хэрэг гарахаар бол би нүдний шилтэй гарахаар хамгийн гол нь ер нь бол гардаг байсан. Одоо болохоор гарыг гэхээр нүдний шилтэй масктай болохоор маск нь нүдний шил цантуулаад тэгээд ерөөсөө болохгүй. Тийм болохоор маск цантуулахгүй тулд би шил зүүмээргүй байгаа хгүй юу. Тий. Ой нэг газар хоол хийчих юм гоё нэртэй дээр хайрч хоол хий. За нэг тиймэрхүү. За дараагийн бичлэг хүртэл баяртай. Уулзнаа бүгдээрээ. Би дараагийн бичлэгтээ та нарт байрны тухай ярьж үгүй. Саяхан өнөөдөр өглөө илүү надад комент ирсэн байсан. Германд ирвэл яаж байр хайх вэ гэд. Тэгээд тэрийг би та нарт дараагийн бичлэгээр сайхан ярьж өгнө. Өнөөдөр энэ удаагийн бичлэг би одоо хэдэн хоногийн ч зааварсан холилдсон юм болч үгүй мэд. Тэгээ би энийг яаж тавихаач ойлгохгүй байна. За тэгэхээр дараагийн бичлэг хүртэл бай бай. Хайртай шүү, subscribe хийгээрэй.